Сайн байцгаана уу хүмүүдээ. Сэтгүүр англи сурагчдаа зориулсан хөгжмийн онлайн хичээлийн 3 дахь дугаар эхэлж байна. За өнөөдөр өмнө үздсэн Kokorono Nakani Caramel-тэй буюу зүрхний гэрэлт нэмэх дуугаа үргэлжлүүлэн сурч дуусгана. За бидний сурч байгаа Японы найрал дуу ерөнхийдөө 4 хэсэгтэй байна. За бадгийг бид нар хамгийн эхний өдөр сурсан. За дараагийн удаа дахилтыг сурсан. За өнөөдөр хөгжүүлэг буюу бас төгсгөл гэсэн энэ хоёр зүйлсэн ба. За хөгжүүлэг гэдэг нь ямар учиртай вэ гэхээр дуу бол бадаг дахилтаас бүрдсэн давтамж байдаг. Гэтэл энэ дунд нь дууга баяжуулалт хийгээд за энэ түүнийг мэргэжлийн хэлээр хөгжүүлэх гэж хэлж байгаа. Тэгэхээр хөгжүүлэх хэсэг нэмэгдсэн ба. За энэ ямар хэсэг нэмэгдсэн бэ гэхээр Бетховны 8 дугаар сонатны 2 дугаар ангийн хэсгээс энэ дууг баяжуулж чимэглэж өгсөн байна. За өнөөдөр энэ хөгжүүлэг төгсгөл гэсэн хоёроос сураад дуугаа үндсэнд нь дуусгаж сурнаа. За эхлээд бүгдээрээ Германы хөгжмийн зохиолч Алдарт Людвиг ван Бетховны 1798 он буюу 27 настайдаа зохиосон Төгөлдөр хуурын Ориглон хэмээн алдарсан 8 дугаар сонатыг сонсцгоё. За тус сонат нь 3 ангитай. За 1-р анги нь grave буюу нүсэр удаа. За түүнээс allegro di molto гэд хэмжээ нь өөрчлөгдөж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр багаар хурдснаа гэсэн үг. За 2-р ангийг adagio cantabile гэсэн анги байгаа. За энэ нь уянгийн дуулалтай гэсэн үг. За энэ adagio cantabile гэдэг ангийн гол аялгауг бид өнөөдөр дуулалт сурна. За энэ төгөлдөр хуурт зориулсан зохиол учраас энэ дуулалтай уянгийн төгөлдөр хуур дээр маш удаан тоглож байгаа. За энийг бид хүн маш анхааралтай эхнээс нь дуустал сонсно. За 3-р ангийг рондо гэж нэрлэж байгаа. Тэгээ аллегро буюу хурдан хэмнэлтэйгээр тоглоод дуусгадаг. Сонат гэдэг бол ямарваа нэгэн хөгжим зориулсан олон ангит зохиолыг хэлдэг. За сонгодог сонат нь ихэвчлэн 3 ангитай байдаг. За дууны хөгжүүлэх хэсэг буюу Бетховны 8 дугаар сонатны 2 дугаар ангийн гол аялгауны нот. За ингээд нот руугаа анхаарлаа хандуулаарай. За нотны хэлбэрийн хувьд хагас нотнууд, дөрөвт нотнууд орсон маш энгийн хэмнэлтэй. За хялбархан. Гэтэ бүгдээрээ хэмнэлийг 2 3 4 1 2 За энэ ингийн хэмнэлтэй. За одоо бүгдээрээ шууд дуулъя. За анхаараарай. 2 3 4 Fa mi sol do re sol
одооноор тоглодог. Би бүхэн бас энэ чинь тухайн дуунд баяжуул тэгээд дууга чимэг гэсэн болохоор арай темпийн жоохон хурдан дуулж байгаа шүү. За хүүхдүүдээ сая бүгдээрээ нотоо нэрлэж дууллаа. За одоо энэ хөгжүүлэх хэсгийг дуулахдаа аваагаар дуулна. За хэлэхдээ биш хэлбэртэйгээр аваагаар дуулахыг хичээгээрэй. За багш нь үзүүлье. Анхаарч байгаарай. Амсгаалаа. Амсгаал. Амсгаалаа. За одоо бүгдээрээ хөгжимтэйгээ дуулъя. Дагаад дуулаарай. За анхаараарай. Төгсгөл хэсгийг анхаараарай. За до ре ми до ре ми. За энэ үйлчлэгийг барьчих. За энэ бол төгсгөл хэсэг байна. За ерөнхийдөө энэ бол өмнөх дуулалтын өмнөх доог барьж агаад яг төгсгөлийн ая 4-р дойлноос эхэлж байгаа. 1, 2, 3, 4-ээс эхэлж байгаа. За октод анхаараарай. Хамсгаваад хамсгаваад за ихмэшлэг гэж байна. За хөгүүд болохоор доогор до ре ми до ре ми. За хэмжээнд нь байна. За энэ төгсгөл хэсэг дээр за өмнөх дуулж агаад өмнөх доо барьж байгаад яг энд амьсгаа авна. Цүү гэдгийн өмнө игийн өмнө амьсгаа авна. За энэ дээр багш нь японоор энэ доор гаргалтай бичсэн байгаа. За форте цүү мадемо эндээс бүр чангалаа. F форте чанга цүү рит гэдэг үг юм. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ритинуудаа буюу баг багаар удаашрна гэсэн. Тэгэхээр энийг яг доорэ хэмжээнд нь биш дэ удаашрж байгаа. За энэ дагуу яг хэмжээгээр темпо буюу яг хэлсэн хэмжээгээр төгсгөнө гэсэн. За хүүхдүүдээ дууныхаа баадаг, дахиалт, хөгжүүлэг хэсэг, төгсгөлийн хэсгийг тус бүрчлэн нотыг нь ойлгож авч дуулж сурлаа. За одоо дууныхаа үгийг бүгдийг нь ойлгож авцгаая. За 1-р баадаг. Анохи утата мелоди зутто ваташи ва васуренай. Анохи моратта котоба зутто ваташи но такарамоно. За дахилтсаг нь ано токино омоиде ва има ташикани мегури куру. Эгао де катари ата токино йони. 心の中に輝いていつまでも忘れない. За 1-р дахилттай тайлбарласан. Багш дахин хэлье. За тэр өдөр дууссан дуу би хизээч мартахгүй. Тэр өдөр сонссон үг бол миний хувьд эрдэнэ. За тэр үеийн дурсамж одоо ч гэсэн мэдрэгдэж байна. Инээмсэглэж ярьж байсан үеийн тодорхон мэдрэгдэж байна. Зүрх сэтгэлд одоо ч гэрэлцээр байгаа түүнийг би хизээч мартахгүй гэсэн утгатай. За 2-р одгийн үгийг хараарай. Анохи утата хамони зутто боку ва васуренай.
あの日誓った言葉ずっと僕の宝物. Дахил руу орлоо. Ана Токио思い出は今確かに巡り来る. За энэ хүртэл адилхан байна. Цааш өөр байна. Намидаをこぼして泣いた時のように心の中にきらめいていつまでも忘れない. За хоёрдугаар бадаг болохоор за Анофи утаатай harmony гэж. Harmony гэдгийг багш нь аялгау гэж ойлгож байна. За яг утгачлан хэлэх юм бол үгчлэн хэлэх юм бол harmony гармон гэсэн үг. Олон олон гэсэн утгатай. Олон олон аялгау. За тэр өдөр дуусан аялгауг би хизээч мартахгүй. Тэр өдөр амласан үгийг би хизээч мартахгүй. Тэр өдөр сонссон үг миний эрдэнэ. За нулимсаа туслуулсан цаг мөч шиг зүрх сэтгэл тодхон гэлтж байгааг би хизээч мартахгүй гэсэн утгатай. За төгсгөлийн эцүү маадам уу? Эцүү маадам юу? За хизээч. За ер нь хизээч мартахгүй гэсэн утгатай байна. За ингээд шүлэг бичих дуртай хүүхдүүд багш руугаа дууны үгийг маш гоё шүлгэлээд монголоор дууж болохоор орчуулад явуулвал маш их сайн байна. За ингээд бүгдээрээ дуугаа эхнээс нь дуусталдуулъя. За хамтаа дуулцгаарай хүүхдүүдээ. Болоо. Melody ずっと私を忘れないあの日もらった言葉ずっと私の宝物あの時の思い出は今確かに巡り来るголын хэсэг орлоо. За хоёрдугаар бодог. Аの日歌ったハーモニーずっと僕は忘れないあの日誓った言葉ずっと僕の宝物あの時の思い出は今確かに巡り来る涙をこぼして泣いた時のように心の中にさらえていつまでも忘れないあの時の思い出は今確かに巡り来る翼に思いを乗せた時のように心を込めて歌おうよいつまでもこの歌をЗа төгсгөл хэсэг явлаа. За өнөөдрийн хичээл ингээд өндөрлөж байна. За дуугаа дахин давтан сайн дуулаад сургуульд хийгээрэй. Түр баяртай хүүхдүүдээ.